За тэгээд эрч хүчтэй бас залуу хүн Монгол улсын бас нэг үүсэх засаглалын гол холбогч гал тоогоог барих хүнээр бас томилогдох жагаад бас талархаж байгаа. Яг харахгүй яамд агент төлхөөд орон нутаг нутгийн өрөөд төсний байгууллага улсын их хурл гэдэг гол ажлуудыг холбох энэ ачааны хамгийн хүндийг нуглах бас энийг холбож найруулах энэ ажлыг засгийн газрын хэрэглэх газрын дарга гүйцэтгэдэг. Тийм болохоор бас энэ ажилдаа бас хичээж бас энэ ерөнхий сайдынхаа итгэлийг дааж бас сайн ажиллараа нэгдүгээрт нь хэлээ. За хоёрдугаарт нь бидний орхигдоод байгаа нэг томоохон асуудал байгаа юм аа. Монгол төрийн маань бодлого гэж юу байна? Төрийн бодлого маань тодорхой байж чадж байгаа юу? Тодорхой доктортой байж чадах уугүй олон жил ярьсан. Тэгэл нэг засгийн газар нэг нам гарч ирэхээр өмнөх засгийн газар өмнөх намынх явуулсан бодлогыг үгүйсгдэг. Ийм байдлаар юу гэдэг нь доороо хэрэгсэн. Ийм байдалтай олон жил явж ирсэн. За энэ байдлыг засах гэдэг хоёр өнгөрсөн их хурлын үед 2015 онд санаачлаад улсын их хурлын нэр бүхий гишүүд улсын их хурлд 3 намын бүлгийн дарга ахлаад Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтыг баталсан. За мөн энэ бодлогын бичиг баримтаа Монгол төрийн бодлогыг тодорхой тогтвортой байлгах, хэрэгжүүлэх юм бололцоо боломжийг бүрдүүлэх үүднээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ үндсэндээ Монгол улсын төрийн хар хайр зэгсний бодлого. За энэ төрийн бодлого хэрэгжүүлэх хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор улсын их хурлаас тогтоол гаргасан байдаг. Харамсалтай нь энэ тогтоол маань засгийн газар дээр очиж хэрэгжихгүй үндсэндээ бас 2-3 жил боллоо. Энийг бас хэрэгжүүлэх тал дээр та бас хэрхэн яаж анхаарч ажиллахаар бодож төлөвлөж байна вэ? Монгол төрийн урт хугацааны, дунд хугацааны бодлого маань урт богино дунд хугацаанд хоорондоо уялдаатай байх хэвээр, салбар хоорондоо уялдаатай байх хэвээр. Төв орон нутгийн бодлогоноос хоорондоо уялдаж явах хэвээр. Маш олон хууль, маш олон бодлогын бичвэрийг баталдаг, гаргадаг. Тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй. Эдгээр нь маш олон бичвэрүүд зарим нь хугацаанд өнгөрцөн, зарим нь хоорондоо зөрчилтэй болцсон, зарим нь биелдсэн. Иймэрхүү байдалтай байж байгаа. Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төр засаглал, за байгаль орчин гэдэг бүхий л салбарыг хамарсан Монгол хүний хөгжилтэй холбоотой бүхий л асуудлыг тусгасан. Тодорхой хэрэгжих үр дүн, тодорхой зорилт бүхий тодорхой хэмжих нэгжээр хэмжигдсэн ийм бодлогын бичвэрүүд байгаа юм л да. Энийг л бас хэрэгжүүлэх тал дээр та бас илүү анхаарч ажилласаа. Энэ урт хугацааны бодлогыг 4 жилийн хугацааны засгийн газрын үйл ажиллагааны дунд хугацааны бодлоготойгоо жил бүр баталдаг нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл төсөвтөөгөө уялдуулах тал дээр та бас ямархуу зүйл төлөвлөж байна вэ? Энийг үнэхээр зайлшгүй уялдуулж явах шаардлага байгаа юм аа. Бид жил болгон баталдаг төсвөнийг өөр юм хийждэг. 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөргээд тустай юм хийждэг. Урт хугацааны бодлого мартчихдаг. Сонгуул болохоор сандаг. Иймэрхүү байдлаар баймааргүй байна л да. Тийм болохоор энэ дээр зайлшгүй бас анхаарах шаардлага байгаа. Улсын их хурлаас баталсан гаргасан тогтоол байгаа. Энийг та бас хэрэгжүүлэх тал дээр бас анхаарч ажиллах ёстой шүү гэдгийг бас хэлье. Тэгээд энэ тал дээр таны бас байр суурийг сонирхъё. Оюурдын гишүүн асуултанд хариулъя. За бям зөвтгчүүнтэй санал нэг байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол улсын төр 4 жилээр төлөвлөдөг. 4 жилээр сонгогдсны дараа 6 сарын дараа орон нутгийн сонгуул болдог. Орон нутгийн сонгуул болоод шинэ жил болоод ерөнхийлөгчийн сонгуул болдог. Ингээд 4 жилд 2 том сонгуультай ийм дэлхийн 3-4 улсын нэгэ. Үүнээсээ болоод засгийн газрууд докторгүй байдаг. Дундаж хугацаа 1.5 жил байдаг. Улс төрийн нөхцөл байдал ийм амаргүй нөхцөл байдал байдаг. Одоо энэ үндсэн хуультай холбоотой асуудал дээр бас их хурлын шинэ удирдлага бас ийм томоохон шинжиллийн ийм хилцүүлгийг энэ бол нийгмийн баримтч учраас хилцүүлэг нь эхэлж явах бах. Ингэж дараагийн 25 жилийг бид нар намчрахгүйгээр хамтдаа ийм харах цаг хугацааны өмнө байна. Нийгмийн хүлээлт өөрөө ийм болчиход. Үндсэндээ өнгөрсөн хугацааны эдийн засаг нийгмийн хурдыг манай өнгөрсөн 27 жилийн арга ёс маань даахаа болчиход байгаа юм. Энийг бид нар олон талаас нь ягталж харах ёстой гэж зүгээр бодож байгаа. Тэгэхээр энэ дээр цаашдаа дараагийн 25 жилийн төсөөллийг гаргахын төлөө ажиллах болно. Ингийн тулд өнгөрсөн хугацаанд ажилласан бүх хэрэглэхийн дараагаар ажиллаж байсан хүмүүстэй бас урьж уулзалт хийн гэж бас бодож байгаа. Их хурлын гишүүдтэйгээ бас илүү тийм бүтээлч ажиллах ийм орчныг бас бүрдүүлэхийн төлөө бас ажиллана гэж бодож байгаа. Би зүгээр олон улсын байгууллагад ажиллаж байгаад төрийн ордонд орж ирээд нэг зүйлийг ажигласан. Тэр нь юу вэ гэхээр самбартай өөрөө огт
байдгүй их тийм цөөхөн байдаг. Ихэнх хурал дандаа ширээний ард албан байдлаар явдаг. Уг нь бол самбар тавиад бүтээлч юм хилцүүлгүүд их хурлын гишүүдийн дунд, засгийн газрын гишүүдийн дунд, эрдэмтэн судлаачдын дунд, боловсролын судалгааны хүрээлэнгүүдийн дунд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд байж иж энэчнээс өөрөө дараагийн 27 жилийн, 25 жилийн хамтын үнэт зүйл гарч ирнэ. Альч нам нь гарсан хэрэгжүүлээд явах юм зайлшгүй үнэт зүйлүүдийг бас гаргаж ирэх юм бололцоотой. Тэгээ энэ дээр Бямц огт гишүүн бол маш санаачлагтай ажилтдаг гэдгийг би бас өмнө нь ч харж байсан. 2 ч удаагийн бас томоохон хөтөлбөрүүд дээр бас хамт ажлын хэсэгт орж исэн. Тийм учраас та бас засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллаарай. Энэ дээр бас тийм бүтээлч цагийг гаргах тал дээр ажиллах болно. Их хурл бол үндсэндээ одоо босоо цаас үйлдвэрлэдэг байгууллага, хууль тогтоох байгууллага учраас засгийн газар бол тэр цаасыг одоо хэвтэйгээр ашиглаж нэг үгэрлэл хизээ яаж урт дунд хугацаанд ямар байх уу гэдэг стратегийг уялдуулж ийм үр дүнд хүрэх зайлшгүй шаардлагатай. Тэр энэ соёлыг бас өөрчлөхийн төлөө бас чадах чинээгээр хичээж бас ажиллах болно гэж бас бодож байна. За өөр бас Бямц огт гишүүнтэй нэг санал нэг байдаг зүйл бол техник эдийн засгийн үндэслэл гэдэг зүйл манай төрд бас туйлын хангалтгүй явж ирсэн юм байна. Техник эдийн засгийн үндэслэл гэдэг ойлголтыг төслийн танилцуулгатай андуурч ойлгоод байдаг. Тэгээд баахан юм одоо их хурлын гишүүд бас одоо нутагтаа лобби хийж засгийн газрын бодлого бас уйлдахгүйгээр төсөв батлагддаг. Төсөв батлагдсны дараа сайд нь түүнийг одоо түүж аваад хэрэгжүүлэх юм үүрэг хүлээдэг. Тэгээд тэр нь зураг төсвгүй байдаг. Урт удаан хугацааны төсөөлөлгүй байдаг. Эдийн засгийн үр өгөөжгүй байдаг. Ийм нөхцөл байдлууд бол бас өнгөрсөн 27 жилийн гол алдаа. Гэтэ энийг хэн нэгэн рүү нялзаах гэж биш. Бид нар хамтдаа үнийг засахын төлөө одоо их хурлтайгаа хамтран ажиллах ёстой. Хугацаа бага байгаа ч гэсэн шинэ соёлыг бас эхлүүлэх юм хангалттай бас хугацаа байна гэж бас үзэж байгаа. Тэг хичээж ажиллах болно. Баярлалаа. Болор шулуун гişүү.